За Монгол улс жилдээ 2 сая 500 мянган метр даавууг за сурагчдын дөрөвд хувьц ажилтнуудын хувцас зэрэг ахуйн хэрэглээнд хэрэгэлдэг гэсэн тоо гарсан байна. Гэвч харамсалтай нь энэхүү даавууныхаа хэрэгцээг харин 100% импортоор нөхдөг. Энэхүү Монгол ноос компанийн хувьд өөрсдийн ээрсэн утсаар 100% носон даавуу үйлдвэрлэж, за тэрхүү даавуугаараа сурагчдын дөрөвд хувьц, пальто, ажилтнуудын хувьц зэрэг эцсийн бүтээгдэхүүн болгон үйлдвэрлэдэг байна. За харамсалтай зах зээлийн эрэлт хэрэгцээнээс шалтгаалаад Монгол ноос компани үйлдвэрийнхаа 20-50% хүчин чадалтайгаар ажилладаг юм байна. За хэрвээ 100% хүчин чадалтайгаар ажиллах юм бол жилдээ 500 мянган метр даавуу, носон даавуу үйлдвэрлэж эцсийн бүтээгдэхүүн гаргах хүчин чадалтай гинэ. За бид болохоор малчтын гар дээрээс хоньны ноосыг худалдан авч анхан шатны үйлдвэрээр боловсруулалт хийгээд eerмэл утсантайгаа үйлдвэрт утсаа eerч нэхэмлийн үйлдвэрүүдээр нэхмэл даавгаа үйлдвэрлэж өөрийн оёдлын үйлдвэрдээ нэхмэл оёмл бүтээгдэхүүнээ үйлдвэрлэж одоо дамжлага үрдээ хэдэн зуун ажлын байрыг бий болгож манай Блюскай Кашмир хувьцаат компани нэхмлийн үйлдвэр маань жилдээ 500 мянган уртааш метр нэхмэл даавуу дараа бүтээгдэхүүнийг үйлдвэрлэж гүйцэтгэн боловсруулах зэрэг босгож бэлэн бүтээгдэхүүн гаргадаг. За одоо манайд үйлдвэрлэж байгаа даавуу бол 100% хоньны nooсон болон бусад ширхтүүдтэй холиотой тийм даавнуудыг үйлдвэрлэн гаргаж байгаа. Гаднаас орж ирж байгаа даав нь бол доторх орц, ширхтийн бүрэлдэхүүн тодорхойгүй. Үн өртгийн үед бол одоо харьцангуй хямдхан nooсон даавуу гэж байгаа боловч дотроо одоо ширхтийн бүрэлдэхүүнд ноос яг байдаг ч юм уу тэр нь бол тодорхойгүй тийм бүтээгдэхүүнүүд орж ирж ирдэг. Дараап маань носон даавн дараапчин л бас онцлогтой л доо. Оёхот бол бас их эвдэх. Онцлог нь бол маш их чанарын хувьд бол маш сайн чанартай. Тэгээд ус чиг татахгүй тэгээ хүний балтай болгоод гаргасан дараа хүний биед бас суулт маш гоё сууж өгдөг л дөө. Энэ бол жишээ нь одоо Монгол хоньны ноосын ноолуурын хэсгийг одоо салгаж аваад хийсэн болтой байна. За энэ сурагчдын дөрөвд хувьц бол яг Монгол ноосоор хийсэн нимгэн даавуу байна. Одоо жишээ нь яг цэвэр даавуу байна л та. Манай болохоор хоньны ноосоо Төв аймаг, Дундгов аймагаас тэгээд тэндээс авсан хоньны ноосоор үйлдвэрлэсэн сурагчдын дөрөвд хувьцаа тухайн аймагуудад бас аймгийн сурагчдад худалдаалж байгаа.